спроектированного терминала в порту Зарубина. Монголоос ерөнхийлөгч агуулгын компанитай Fresco Group-ийн хамтарсан тээврийн терминалын төслийг одоо анхнаас нь дэмжиж ирсэн талархаж байна. В первую очередь этого терминала предусматривает строительство на 6 миллионов тонн к 2022 году. 2000 энэхүү төслийн эхний ээлжинд 2022 он гэхэд жил дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх терминал одоо байгуулах тийм аа. И вторая очередь терминала предусматривает увеличение мощности до 10 миллионов в 2024 году. Энэхүү төслийн 2 дугаар шатанд одоо тээвэрлэлтийн хэмжээг 6 саяас 10 сая хүртэл одоо жилд болгохоор 2024 он гэхэд ийм зорилт тавьж байгаа. Та нар стэндээс харж болно 2 дугаар төсөл. На это данные на основании предварительного технического обоснования, сделанное совместно с компанией Таван Толгой. Энэхүү төслийн тээзүүг 5 компанитай хамтран гаргасан болно. И уважаемый господин президент, ваш личный экземпляр предварительного технического обоснования как старт этого проекта. Энэхүү төслийн эхлэл болгож Эхлэмсэн ноён ерөнхийлөгч танд тээзүүгийн анхны хувилбарыг гардуулж өгч өчөрнө. Энэхүү төсөл үүгээр ингээд эхэлж байгаамаа. Благодарю за поддержку и будьте уверены, что мы его реализуем на самом высшем уровне. Спасибо большое. За, дэмжлэг үзүүлж байгаа дахин талархал илэрхийлье. Бид одоо хичээж ажиллах болно.